За. За заяудсан нэг сэдв болж ирнэ. Би нэг зарим бичлэг ингээ нуруу өнгөцөөд чинь нуруу чилээд байдаг байхгүй. Тэгээд одоо яг юуны тухай ярих юм бэ гэхээр юуны тухай. За ер нь тэр дасгал хийх арга барилын тухай л ярив дөө. Дасгал хийх арга барил дээр болохоор 5 дасгал хийн. Тэгээд хийх аргын сурах нь амархан бохгүй. Бичлэгэн дээр л байгаа. Яг юу их нь амархан. Харин хийж байгаагаараа дамжуулаад юу мэдчих яах вэ гэдэг нь жоохон хэцүү. Дээрээс нь баг мөнхийн сэдв. Ягаад гэвэл жишээлбэл бодлоо биетэйгээ уух шаардлага хүн болгонд байдаг байхгүй юу? Нас болгонд байдаг. Эсвэл ингээд бодлоо хурцгах, эргэн тойрноо бүтээх гэдэг хандлага тэ хүн болгонд хэрэгцээтэй байдаг. Тэгэхээр энэ тэр чадварыг эзэмших нь тэр чадварыг ашиглах нь баг мөнхөд ашиглах гэсэн. Хүн амьд байгаа л нөхцөлд бол угаасаа бодлороо эргэн тойрноо бүтээж амьдрна. Гэхдээ зөвхөн бодол ангараа байхтай биш. Бодол бодит амьдралтаа уйлдах үедээ эргэн тойрноо бүтээд байхгүй. Гэх мэтчлэн. Тэгээд эсвэл тэр тэнцвэртэй байх шаардлага хүн болгонд байдаг. Ганцхан оюун ухаан төвтэй биш. Тэг ингээд бие махбодын хүчтэй, оюун ухаан хүчтэй, зүрх сэтгэлийн хүчтэй, хаан дутагт энерги дутагч тэр газруудаа бүгд ингээд тэнцвэртэй байлгах шаардлага хүн болгонд байдаг байхгүй. Тийм болохоор юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр энергийн тэр чадварууд нь бол угаасаа мөнхийн сэдв. Хүн амьд байгаа нөхцөл төр бол тийм үйлдэлүүд хийдэг гэсэн үг. Мэдээж нас орсон хүн бол тийм үйлдэл хийхгүй л те. Нас орсон хүнд бие махбод гэж яг махан биеийн гэж байхгүй учраас махан биетэйгээ сүнслэг энерги уяах шаардлага байхгүй. Эсвэл махан биетэй төвлөрөөдөх шаардлага байхгүй. Эсвэл тэнцвэртэй байгаад шаардлага байхгүй. Тэгвэл та нар бодож болсон л доо сүнс олчил амар юм уу гэдэг. Гэтэ та нар юм олон зүйлийн тухай мэдтгүү хөнгөн боддог болохоор гэж бодно. Гэтэ ер нь бол амьдрах нь илүү гоё шүү. Амьдрал хичнээн зовлонтой ч амьдрах нь илүү гоё. Тийм. Энийг хэрвээ надад итгэхгүй болоод яг одоо тэр өндөр байж хасраа гэдэг зүйл. Одоо нэр хүн болгоо яг тулсан газар амьдралтай хайртай байдаг. Тэгвэл хайргүй хүмүүс яагаад тийм байд юм бэ? Яагаад хүмүүс байшингаас өмнө оролтын? Яагаад ингэж муудалцдаг юм гэхээр нийгэм хоосрол. Ер нь бол үхлийн хамгийн том зүйл нь яг юм бэ гэхээр хоосрол гэдэг үг байхгүй. Мөн мухад абрагдах, бодлын орон зай тэр зүйлүүдээс ингэ дутуу учиргүй санагдах, биеэсээ цухтаамаар санагдах, хит сүнслэг төвтэй болох гэх мэтчлэн олон янзын шалтгаанууд байна. Та нарт тэ нэг удаач энийг ингэ 50 бодоод үзээрэй. Тэгээ би хичнээн тэнэг байж болох ч гэсэн энэ иймэрхүү санаанд хэлэхгүй бол та нар нэг бодож үзэж байгаагүй. Яг яагаад гэдгийг бодоод үзчихвэл болон жоох ухаантай байл чинь хүлийн шалтгааныг ойлгох амархан бохгүй. Мэдчихэл байна да. За. Залхуу. Бистэйгээ тасглаа баяртай.